Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ маш гоё амттай нутеллатай амтад бэлуу хийсэн байгаа. Кексний орцонд маань 4 ширхэг өндөх 35 г какао, 1 ууд нунтаг хөлгөгч буюу бейкинг паудер, уудандаа 15.5 г байгаа, 1 ууд ванилийн сахар, 1 чимэг давс, 150 мл ургамлын дос, 200 г сахар, 225 мл сүв, 300 г гурил орно. Бүх орцууд маань бүгдээрээ өрөөний хэмтэй байх ёстой. Мөн бүх орцуудаа дор мэдээлэл хэсэг давхар бичиж оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд өндгөн дээрээ сахараа, ванилийн сахараа мөн давсаа хийгээд цайвар өнгөтэй болтол нь миксердэнэ. Дараа нь дээрээс нь досоо мөн сүүгээ хийгээд нийлтэл нь бага зэрэг миксердэж холино. Одоо дээрээс нь гурилаа, нунтаг хөлгөгчөө мөн какаого шигшигчээр шигшээд нийлтлэн сайн гараараа зөөлөн хутгаж холино. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо 24 см-тэй бэлууны хивэнд хийгээд урьдчилж халаасан шарга шүүгэнд дээр дороос нь 170 градус 40 минут болгоно. Ийм болохоор нь гаргаад дунд нь нарийнхан модоор хатгаад шалгаад үзэж болно. Мод маань хуурай байвал болсон байна гэж ойлгож болно. Одоо ингээд хөргөөд төр тавьчихна. Кексээ бүрэн хөрснийхэн дараа кремээ хийн. Кремний орцонд маань 250 г маскарпоне бяцлаг би ийм савлгаатай хэрэглэсэн байгаа. 150 г нутелла, 2 ууд крем өтгөрүүлэгч, 400 мл сүн крем буюу whipping крем орно. Одоо сүн кремэн дээрээ 2 ууд крем өтгөрүүлэгчээ хийгээд өтгөртөл нь миксердэнэ. Дараа нь бяцлаг нутелла хоёроо холиод нийлтэл нь бага зэрэг миксердээд дээрээс нь сүн кремээ бага багаар хийгээд мөн адил нийлтэл нь зөөлөн хутгаж холино. Ингээд крем маань бэлэн боллоо. Одоо бүрэн хөрсөн кексээ дундуур нь нэг зүсээд 2 хэсэгт хуваагаад өгнө. Кекснийхээ дээр нь байгаа бага зэрэг бондгор хэсгийг нь зүсээд тэгшлээд авчиж болно. Би тэгшилж авахгүйгээр шууд хийчихсэн байгаа. Ер нь бол зүсэж аваад хийвэл тэгш жигд болно. Одоо кекснийхээ дээдлийн хэсгийг нь бэлууны суурин дээрээ тавиад мөн тортны цагирган хэвээ тавиад кремнийхээ яг тал хэсгийг нь хийгээд жигд тараагаад дээрээс нь кексний доотлын суураа эргүүлээд тэгшэрмэгтэй болгож хийгээд дээрээс нь үлдэгдэл бүх кремээ хийгээд жигд тараагаад өгнө. Ийм болохоор нь хөргөгчөнд хийгээд түр тавьчихна. Энэ хооронд 2 амны халбаг нутелла халуун усан дээр тавьж шингэлээд тортон дээрээ ингээд жигд тараана. Одоо дээрээс нь ийм шоколадын чимэглэлээр чимэглээд өгье. Ингээд хөргөгчөнд ойролцоогоор 3-аас 4 цаг байлгана. Тортоо сайн бэхжээд ирэхээр нь хэвнээс нь салгаад авчна. Ингээд маш амархан аргаар хийсэн нутеллатай амтад бэлуу маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.